19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөгт Аваабаяр үндэсний үйлдвэрлэгч Хүн От компани үйл ажиллагаатай танилцлаа. За улсын хурлын 36 дахь тогтоол зааснаар хүнсний хангамж аюулгүй байдлын хүрээнд мал аж ахуй газар тариалангаас гарч байгаа хагас боловсруулалтын бүтээгдэхүүнийг бүтэн боловсруулах, цаашлах нь бол дотоодын зах зээлд нийлүүлэх, мөн энэ зах зээл дээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох гэх мэт олон төрлийн заалт орсон байгаа. Хүн От компани нь Монгол улс зах зээлийн эдийн засаг шилжиж, хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцаар хөндөгдөж байсан 1992 онд байгуулагдсан бөгөөд тухайн үед холбооны бүгд найрамдах Герман улсын тоног төхөөрөмж технологиор 1994 оноос хойш хям махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм а. Нийт 100 орчим хүнийг ажлын байраар хангаж 10 гаруй нэр төрлийн хям, 14 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн 400 гаруй худалдаа үйлчилгээний зэгт хүргэдэг. Манай компани одоо бол хям консерв гэсэн хоёр төрлөөр бол явуулж байгаа. Дээрээс нь бид нар бол савн хийж байгаа. Тэгээ савнгаа бид нар өөрийнхөө одоо энэ махан бүтээгдэхүүнээс гарч байгаа өг тос энэ юмнуудын эргэлтэн байдлахын тулд савнгийн үйлдвэр дэвшилж эхэлсэн байгаа. Хүн От компани төрөл бүрийн хүнсний нэмэлтгүй, химийн гаралтай консервантгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Мөн ариун цэвэр эрүүл ахуйн хувьд аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрхэмлэж, үйлдвэрлэлийн дамжлага бүрийн ариун цэвэр эрүүл ахуйн хяналтыг тогтмол хийж байгаа юм а.